Өнөөдөр дэлхий дээр оршин буй тусгаар тогтносон 200 гаруй улс өөрийн гэсэн төрийн төвтэй байдаг билээ. Тухайлбал бидний өмнөд хөрш хятад улсын төрийн төв эртний сайн улс буюу одоогоос 4,000 жилийн өмнөөс хичээлтэй гэж үздэг. Тэгвэл талын нүүдчид хэмээн нэрлэдэг монголчууд бидний төв хизээ хаанаас эхэлдэг вэ? Энэ бол мэдээж Хүннү гүрний төвтэй салшгүй холбоотой билээ. Өнөөдрийн хичээлээр Хүннүгийн шинжлэх төвийн соёлын талаар үзэнэ. Нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннүгийн шаниу модон болсноор Хүннү гүрэн байгуулагдсан төвхтэй модон шаниу хүчрхэг хөрш зэрэгэлдээ Дунхуг мөн баруун талын Ежи, Усуун, хойд талын Дэнлийн зэрэг аймагуудыг дайлан нэгтгэснээр Хүннү Төв Азийн хүчрхэг гүрэн болсон. Хүннү гүрэн бол модон шаниугийн үед хүчрхэгчлийнхээ өндөр хоригдолд хүрч байсан. За дараах бодлогыг бүгдээрээ тооцоолон онтооллын шугамдэр бодцгоё. Монголын анхны тулгуур нийтийн тооллын өмнөх 209 онд байгуулагдсан бол энэ нь одоогоос хэдэн жилийн өмнөх үйл явдал вэ? За бүгдээрээ онтооллын шугам дээрээ тооцоолон бодоорой. За нийтийн тооллын өмнөх 209-оос нийтийн тооллын 2021 он хүртэл нийтдээ 2230 жилийн түүх байна. Тэгвэл Монголын анхны тулгуур төр Хүннү гүрэн маань одоогоос 2230 жилийн өмнө байгуулагдаж байжээ. За Хүннү нар бол хаанаа шаниу хэмээн дууддаг. Хүннүгийн шаниу нь улсын дотоод бодлого мөн хятадын хаттай загтлаар харилцах, гэрээ байгуулах, бусад улсад дайн зарлах, довтлох зэрэг гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан. Модон шаниу 26 удаа томоохон аян дайн хийж, ойр холын 26 улс аймгийг захиргаандаа оруулснаар нүүдэлчдийн түүхэн дэх анхны эзэнт гүрнийг байгуулсан билээ. За Хүннү гүрэн бол модон шаниу болон түүний хүү гүнчин шаниу нарын үед ихээхэн хүчрхэг байсан. За Хүннү хүчрхэг болохыг өмнөд хөрш хан улс хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тиймээс модон болон түүнээр удирдуулсан цэргүүд нийтийн тооллын өмнөх 200 онд бол хан улс руу давталсан. За хан улсыг одоогийн Дайтан очимд бүслэн авсан. Тэр үед хан улсын хаан Хүннүгийн модон шаниутай гэрээ хилцээр хийхээр тохиролцож, за модоны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хоёр улс нийтийн тооллын өмнөх 198 онд бол гэрээ байгуулсан. Энэ гэрээг түүхэнд энх ургийн гэрээ хэмээн тэмдэглэдэг. Энэ гэрээгээр бол Хүннү хан улс энэ жицээр хоёр улс юм а гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хоёр улсын түүхэн хэллийг цагаан ирмээр тогтоож өгсөн. За гуравт нь хан улс бол Хүннүд жил бүр их хэмжээний алав татвар төлж байхаар тохиролцсон байдаг. За Хүннүгийн соёл аж ахуй. За Хүннү бол монголчуудын өвөг дээдэс буюу нүүдэлчин улс байгаа. За жилийн 4 улиралд усны сайныг даган, өвсний шимтгийг даган нүүдэллэн явдаг учраас за олон суурин хот тосхон барих боломж байгаагүй. За Хүннү бол нүүдэлчин аймаг улс учраас 5 хошуу мал голлон эрхлэх аж ахуй нь бол мэдээж нүүдлийн мал аж ахуй байгаа. За тиймдээж Хүннүгийн голлох мал аж ахуй нь бол үхэр, адуу, хонь, ямаа буюу бод мал их хөвчлэн. За тэгээд этгээд мал гэвэл ижиг, луус зэрэг амьтад байсан. За энийг бол түүхэнд тэмдэглэсэн байгаа. За Хүннү нар бол мориноос харуулж намнахтаа сайн. За энгийн үед бол анги өрөө хийж бол амжиргаагаа залгуулдаг ийм арт түмэн байсан. За Хүннүгийн соёлын нэг гонцлог зүйл бол амьтны хөөмөл, амьтны загвар төрслөл байгаа. За Хүннүг монголчуудын өвөг дээдэс юм а гэдгийг нотлох баримт археологийн дурсгалууд бол Монгол утгаас маш ихээр олддог. Үүний нэг томоохон олдвор болсон газар бол одоогийн Төв аймгийн нутаг Ноён уулын булш байгаа. За энэ Ноён уулын булшнаас бол Хүннүгийн ноёд язгууртнуудын булш ихээхэн олддог. За түүнийг дагалдуулан тавьсан хэрэгслүүд дунд бол амьтны хөөмөрт загварыг төрсөлсөн олдврууд бол маш их байдаг. За ноцолцож буй амьтныг алт мөнгө хүрэл эдлүүдээр цохих, цовол
цавуулгах зэрэг хэлбэрээр бол дүрслэлсэн байдаг. За үүнээс гадна бол Хөннөөгийн соёлын нэг томоохон алдар бол одоогийн Орос улсын нутагт байгаа ширмэл ширдэг байгаа. За энэ ширмэл ширдгэн дээр бол ноцолдож буй аратан амьтдыг бол маш урнаар дүрсэлсэн байдаг. За нийтийн тооллын өмнөх 209 онд байгуулагдсан Хөннөө гүр нь бол нийтийн тооллын 93 он хүртэл оршин тогтносон. Нийтийн тооллын 48 оноос Хөннөөгийн дотоодод хаан ширээний тэмцэл өрнөж өмнөд Умард гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Өмнөд Хөннөө нар нь хан улсыг даган тэдэнтэй холбоотон болж Умард Хөннөөтэй дайсагнах болсон. За улмаар тухайн үед бол Хөннөөгийн бүрэлдэхүүн байсан Сиамби нар бол 1-р зууны сүүлчээр Умард Хөннөөгийн нутгийг эзлэн авсан. За Сиамби нар бол Хөннөөгийн нутаг буюу одоогийн Монгол нутагт бол оршин тогтносон. За ингэхдээ бол Хөннөөгийн цацаг захиргаа соёл аж ахуйн байдлыг бол залгамжлан авсан Монгол угсааны аймаг байгаа. За дараагийн хичээл дээр бүгдээрээ Сиамби улсын талаар үзнэ.